Дараагийн бүтээл санаа робот байх болов уу гэж би дотроо бодож байна л да. Ягаад гэвэл PP01 гэсэн загварыг бидэнд танилцуулах гэж байна. Ингээд бадам сүрэнг ухтан авцгаая. За сайн байна уу? Танд хүмүүс байсан шүү дээ. Сайн бицхан уу? Багт бол 3 хүн байгаа. Гэхдээ тэр 3 хүний ард бол өшөө олон хүмүүс байгаа. Жишээ нь одоо Energy Tech-ид ажилладаг нэг инженер залуу байна. Физик технологийн хөрөлдөнд ажилладаг нэг залуу байгаа. Гурлаа нийлж чаддаг нь бол нэг дажгүй бүтээл хийчих гэсэн л бодолтой байна. Манай багийн бүтээл бол PP01 гэсэн робот байгаа. Хоолой дотор явдаг одоо сангийн хоолой гэж ярьдаг л да бид нэр. Тийм хоолой дотор одоо явж үйлдэл гүйцэтгэх зорилготой роботыг бүтээх зорилготой байгаа. Тэгэд одоо тэр хоолой дотор яваад роботоор юу хийх вэ гэхээр дотор нь байгаа одоо чинь зэв, илэгдэл, ямар зэрэг бохирдол бүглээ үүссэн тохиолдолд тэр бүглээг одоо камерын тусламжтайгаар одоо жишээ нь инженерүүдэд харуулж үзүүлэх гэсэн зорилготой байгаа. Тэгээд энэ бүтээл байна одоогийн байдлаар ер нь бол иймэрхүү шийдэлтэй зурагдсан байгаа. Гэхдээ энэс бол цаашаа хөгжүүлнэ гэсэн зорилготой байгаа. Дөрөв дугуйтай хамгийн багадаа бол 200 мм-ийн диаметртай хоолойдон дур явах боломжтой байгаа. Урдаа бол 2 тэмдэгтэй камер суурилсан байгаа. Тэгээд утсаар ерөнхийдөө удирдах гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Яг хуу гадны орчинд бол арайтай удирдах боломжтой. Хоолой дотор юм уу газар доор бол арайтай дэлгөөн барих нь бол бага байдаг учраас хоолой дотор бол зайлшгүй утсаар удирдах шаардлагатай болж байгаа. За энэ бол одоо энэ 200-ийн хоолон дотор байрлсан байгаа ажлын зураг нь харагдаж байна. За энэ бол техникийн ажлын зураг нь ерөнхийдөө өгсөн байгаа. За нарийн шийдлийн хувьд үзүүлэх зураг байгаа болов уу? Мэдээж хэрэг энэ робот маань устдаа чигтэй орчинд тодорхой температурт ажиллах учиртай байгаа. Тийм болохоор битүүмжлэл бол номер 1 байх ёстой. Тэгээд дээрэс нь бол зэвэрдгүү материалаар хийгсэн байх ёстой. Тэгээд манай багийнхны ярилцж байгаа энэ бол дөрөөлөөр хийнэ гэсэн зорилготой байгаа. CNC машин дээр зорж ер нь бол ерөнхий хийцийг хийн. Дугуйг бол арамын токер дээр заруул. Ерөнхий обуудыг бол токер дээр заруулаад Монголдо ер нь бол эрзэний үйлдвэрт ер нь бол заруулаад хүссэн хэмжээгээр хийх тийм төлөвлөгөөтэй байгаа. Тэгээ бусд зарим нэг идэнгүүдийг бол мэдээж гаднаас худалдаж авах. Жишээ нь одоо гэвэл камер бол гаднаас зайлшгүй худалдаж авах шаардлагатай. Тэгээ бусд идэнгүүд бол ер нь бол тэгээ тодорхой хэмжээгээр эндээсээ зохицуулчихна гэсэн Монголдо зохицуулчихна гэсэн бодолтой байгаа. Хэр урт хоолойнд явах боломжтой вэ? Утас нь хэр урт явах вэ? Ер нь бол хамгийн ихтэй ер нь бол 100 м. Бид нар бол төлөвлөлтөд 50-аас нэг 80 м орчим ер нь бол хоолой дотор ажиглалт хийх боломжтой байгаа. Шүүгт цогж авлаа. Хэрэгцээ шаардлагын хувьд бол хэрэгтэй. Нэмж суугч байгаа юм юу вэ гэхээр тижэл нь хаана авах хэвтэй. Энэ өөр төр батарейтай юм уу юу вэ? Тижэл нь бол өөр төр байх. Уцаараад явна. Гэтэ ер нь бол бид нар бол турш үзчихэд болно л доо. 220 гэж болж байгаа байхгүй. 220 гадар хувьсдаг учраас тижэлийн ямар ч уналт үүсэхгүй. Тийм учраас 220-оор тижэж болж байна. Эсвэл бид нараас бол тижээлээ нь бол гаднаас өгнө, уцаар өгнө. За тий. Тэгэхээр наадаас ч одоо яг хамгийн төвөгтэй юм байдгийг би хэрглэж үзсэн төвөгтэй юм юу гэдэг вэ гэхээр тэр тижээл бол мэдээлэл дамжуулж байгаа чинь мэдээж алдахгүй бол төмөр юм уу тороос ууж тараа шүү дээ. Тэгээд чи энийг ингээд 300-400 м ч юм уу магадгүй ингээд явуулаад үзээ. Тэр утсаа чирж явна өөрөө чирнэ те. Буцаагаад гаргахад бол мэдээж яг татаал ингээд гаргаад явчих байх л та. Тэгэхээр тэр шийдлээ нэгдүгээр бодох хэрэгтэй. А хоёр ч юу вэ гэхээр та нар тижээл хэрэг гаднаас өгч байгаа бол нөгөө тороосны чинь гадна л дахиад захилгааны бол одоо мэдээлэл дамжуулах кабелд явах нь дээ. Тэр жингээрээ бид нар чинь нэмэгдэн чинь. Тэгээ одоо өөрөө уршаа юмор баахан кабель араасаа чирж явна. Тэр шийдлээ зөв гаргахгүй бол хэцүү. Тэгээ бид нар эхний удаадаа яг зураг зурхтаа зүгээр энгийн 2 дуудаар зурсан. Тэгээд тэр чирж яваа утасны хувьд бол ер нь ролик ашиглана гэж үзэж байгаа. Ролик ашиглахгүйгээр өөрийнх нь үрэлтээр нь байх юм бол ер нь бол одоо чинь 100 м кабель бол маш хүнд байна. Тийм учраас ер нь бол чинь тэрийг хөнгөлөхийн тулд одоо ролик буюу дугуй бас нэг кабель чирж өгөх өгөл ер нь бол зохимжтой. Эргэлтэн дээр ч гэсэн тэр нь бол одоо үрэлтийн коэффициентийг багасгаж өгнө гэсэн үг л дээ. Сүүлийн үеийн камерууд чинь гэж байна шүү дээ. Ганц коксол кабель татаад тэрэн дээр нь тийм ээ тижээл видео сигнал удирдлага гуруулаа явж байгаа шүү дээ. Тэгэхээр тэрийг бас үзэх хэрэгтэй мэдв. Тэр бол ганцхан кабель л явна.
Яг та нарын одоо яг энэ шийдлэр бол илүү их төвөгтэй болох гэдэг шүү дээ. Тороос. Тэгээд дээр нь жилийн гавь. Тэгээд дата. Хотод дурс хэрэгтэй шүү дээ. Тийм. Тэгээд тэр чинь ингээд олон юмар за ингээд мосгороод 90 градус өөрчлөгдсөн ингэсэн тусмал эсэргүүцэл нэмэгдэн шүү дээ. Тэгэхээр ер нь чирч өчрөх болов. Яг шулуун юмд бол явна. Тэг болох байх. Болоод тэр шүүгч. За миний зүгээс яг ерөнхийдөө саяны энэ зүтгэх чадвартай холбоотой юм л да. Тэр дугууны хийцээс гадна одоо бас яг тодруулж асуух гэж зүйл нь сая үндсэн 4 дугуй байна да. Энэ 4 дугуйнууд тус тустай юу дээ тийм ээ. Хооронд хамааралгүй тус тустай ажиллана гэж үзэж Хоёр тэглэхтэй гэсэн үг л дээ. зөвхөн хойдол хоёроор л зүтгэх юм. Дөрүүлээ зүтгэн тэгтээ хоёр хоёроо тусдаа гэсэн үг. Нэгсэндээ дөрвөн мотор дээр хоёр дугуй ажиллана гэсэн үг л дээ. Өөрөөр одоо юу гэж хэлмээр гинч трактор ч юм уу одоо юу гэж хэлмээр дээ. Тийм үү. Тий. За, Тэгээд дээдлийн нэг нэмэлт байгаа нь бол яг бид нар дахиад нэг тэглэх нэмье гэж бодсон л доо. Тэнгүүд яг хөх тэр мэдээж том хэмжээтэй болно. Энийг би асууж байгаа шалтгаан юм. Одоо турбан дотор чиний төхөөрөмж явж байгаад ямар нэгэн саад бол маш жоохон жишсэн гэж үзье л да. Энэ тохиолдолд энэ яаж энэс гарах вэ гэдэг. Тэнхлэг нь зөрчиж штэ тий. Тэгээд ихээр энийг таны удирдлагын систем энэ дижилийн системээр тийм ээ засан залруулах нэг өстө хувил дотор явж байгаад жоохон жишчгэл юм гарч ирнэ штэ. Дөрөв дугуйч нь хоёр нь дигналдаа яач гэсэн штэ. Хөндөрч гэсэн үг тийм ээ. Энийг засаж залруулах хэмжээний байхгүй бол дахиад зогсчихно л гэсэн. За ойлгомжтой шүүгчдийн гэрэл асаж үнэлгээ гарна. 1 ногоон, 2 ногоон, 3 ногоон. Баяр үргэе. Ер нь бол амжина гэж бодож байна. Би өөрөө болохоор механик зураг төслийн хариуцж хийж байгаа. Тэгээд манай ахын багийнхан бол ер нь электроник програм тэгээд бос зүйл төрөөр нь бол хэмжээ туслаад ажиллаж байна. За тэгээд тэнцчлээ. Баяртай байна. Тэгээд багийнхаа хамт олондоо баярлалаа. Тэгээд хоёрдугаар шатн дээр нь бол ер нь бол дуусгачих. Бүрэн дуусгачих санаатай байна. Шүүгчний хэлсэн санаануудыг тусгаж хөгжүүлээд тэгээд ажилдаа ороод ер нь хоёрдугаар шатнд ихэд дуусчих хаа. Баг маань нэлээ хүчрэх баг байгаа.